Отело тоглоом гэдэг нь Японы улсаас гаралтай сэтгхүү хөгжүүлэх хөлөг тоглоом юм а. Монголын Отело сонирхчдын холбоо 2018 онд байгуулагдаж, Монгол улсад энэ спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудад оюуны спортын шинэ төрлөөр хичээлэх боломж олгох, улмаар олон улсын тэмцээнд эх орноо төлөх тамирчдыг бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа юм а. Энэ өдрийг хүртэх хугацаанд чансаа сорих болон зэрэг олгох 21 удаагийн тэмцээн, 6 удаагийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулжээ. Отело тоглоомыг тоглоход эхэндээ төвийн 4 нүдэнд 2 хар 2 цагаан чулууг байрлуулдаг. Тоглогч ээлжээр буюу чулуу тавихтаа өөрийн 2 чулууны хооронд өрсөлдөгчийн 1 буюу хэд хэдэн чулууг чулуун, хэвтээ, босоо, ташуу чиглэлд авчулбал тэдгээр чулуу өөрийн өнгө рүү хэрэгдэг. Дүрмийн дагуу чулуу тавих боломжгүй бол тухайн тоглогч ээлжээ өмждөг. Хөлөг дүүрэх эсвэл 2 тоглогч хоёулаа нүүх боломжгүй үед тоглоом дуусдаг. Тоглолт дуусахад хамгийн олон чулуу эзэмсэн тоглогч ялдаг байна. Энэхүү оюуны спортоор хичээлснээр хүн ямар нэгэн асуудалд улс ууртай хандах, хамтарч ажиллах, нэгнээ хүндлэх, зөв шийдвэр гаргах, төсөөлөн бодох зэрэг маш чухал дадлуудыг олж авдаг юм байна. Энэ удаагийн улсын аварчлал тэмцээнд 8 ангилалд 10 клубийн 88 тамирчин 24 медалийн төлөө оюун ухаанаар сорин өрсөлдлөө. Нээлттэй ангилалд хаш эрдэнэ, дивизион 1 ангилалд лавсрын, эмэгтэй ангилалд мөнх ундрах, ахмадын ангилалд эрдэнэт, дивизион 2 ангилалд Эрдэнэ 6-аас 9 наснд Аюш Баатар, дивизион 4 ангилалд Амгалан Баатар, дивизион 3 ангилалд Инхтуул нар энэ удаагийн тэмцээний аврагуулжээ. Энэ тэмцээний шилдэг тамирчин дэлхийн аврагчлуулах 48 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон юм а.